Бүхдэлдхийн монголчууд та бүхэн минь сайн байна уу? Дээд Монголын хаан Цасдуулын хөтөл дээрээс та бүхний хаан амрыг альдан золгож байна. Алтан шарган намардан таван гушуум алтан тараг хүчтэй тараг араг суулга бэлхэм тав тай сайхан намар зож байна уу? Аз жаргал сайн сайхны түн хүсэн зүгнээд архалахын нэгэн сайхан яруу найраг Монгол хүмүүний зүрхний бичээс гэсэн найргийг та бүхэнд уянгилж өгье. Монгол хүмүүний зүрхний бичээс би таван хантай гэрд төржээ. Би таван твтэй дэлхийд төржээ. Би буурал төвхтэй Монголд төржээ. Би бурхад мэндэлдэх дорнд төржээ. Бүдхийн минь хонх намайг хөлд оруулсан, ботхноо буйла намайг хэлд оруулсан, оохай гэнбо надад жигүүр ургуулсан, уртын дуу надад ухаан сараалсан. Эвдэрвэс бид хуваахын хүрд шүү. Эвдэрвэс бид үржүүлэхин хүрд шүү. Энэ бол миний зүрхний бичээс эвлсэн цагтаан цөө Монгол олны олноос дутхгүй. Аддар дотор судар минь багтдаг, атны нуруунд дээр гэр минь багтдаг, өрхөн тооноор наран багтдаг, өнгөлцгэн дотор минь орчлон оршдогоо. Эвдэрвэс бид чин улсын бошгны буул Монгол шүү. Эвдэрвэс бид Чингис богдын гүрэн үрн Монгол шүү. Энэ бол миний зүрхний бичээс эвлсэн цагтаа муу Монгол сайны сайнаас лав дутахгүй. За баярлалаа та бүхэндээ. Бүхэл монголчууд маань их хэрдэн хайртай байгаасай. Эх орноо хамгаалж байгаасай. Үеийн үедэн Монгол орон байгаасай. Энэ үндэстэндээ хариуцлагатай байгаасай.